За цугларах цэг подкастны соёлын шоп хэсэг маань эхэлж байна. Хүрлцэн ирсэн зочдтой баярлалаа. Баярлалаа. За өнөөдрийн подкастт бид хэд маань гадаад хэл сурах, гадаадд ажилласан талаар манай зочд маань өөрсдийнхөө ажлын туршлага, амьдралын туршлагын талаар хуваалцах болно. За тэгээд энэ өнөөдөр хүрлцэн ирсэн зочдыгаа танилцуулахад манай Snowball компанид ажилладаг мөгийн маань ирсэн байна, мөнх цэцэг. За тэгээд мөн намрын бизнес хөгжүүлэлтийн ахлах менежер орхон маань хүрлцэн ирсэн байна. Зочдын маань энэ хоёр зочдыг бас энэ подкастад урих болсон шалтгаан нь хамгийн гол нь өнөөдөр бид нар гадаадд ажилласан галзуу туршлагынхаа талаар энэ хүмүүс маань ярихаар хүрлцэн ирсэн байна. За тэгээд гол бас сэдвийн маань нэг хэсэг болохоор гадаад хэл сурах байгаа. Мэдээж хэрэг гадаадд явхаас өмнө хүн гадаад хэл сурах хэрэгтэй байдаг. Мөн гадаад хэл сурснараа бас яаж те карьерт нь нөлөөсөн талаар зочд маань бас ярилцах болно. За тэгээд эхнийхээ асуултыг тавихад бас би бас өөрөө бас нэг түүхээс нэг богинохон нэг жишээ хэлэхэд би анх нөгөө англи хэл сурахдаа англи хэлээ сайжруулахын тулд хоёрдугаар курсын оюутан байхдаа бас work and travel гэдэг програм байдаг те. Тэр work and travel програмд хамрагдаад 3 сарын яг нэг зуныхаа амралтын үеэр 3 сарын хугацаатаар Америкт очиод бас ингээд англи хэлээ сайжруулах гад очижсэн. Тэр маань бас англи хэл сурахад бас нэлээд нэмэр болж исэн. Тэгэхээр та хоёрын хувьд бас гадаад хэл сурахад юу нөлөөлсөн бэ? Яаж сурсан бэ? Тэр талаар бас туршлагуудаас хуваалцаач гэж хүсье. Ингэдэг хэлэх үү. За баярлаа. За миний хувьд гадаад хэл бол анх англи хэлнээс сурч исэн. Гэтэ нэлээд бас сүүлд сурч исэн баха. Ахлах ангид орж иж англи хэлтэй анх зоолгож исэн. Яг л хүүхдүүд яаж сурдаг курст яваад хичээл дээрээ сураал явж исэн. За яг би өөрөө Японд сураад Японд амьдарч байгаад ирсэн. Тэгэхээр Японы хэлийг бол Японд очиад хэлний бэлтгэлд 1 жил сурсан байгаа. Тэгэхээр яг ийм өвөрмөц өөр онцгой байдлаар хэлийг сураагүй ч гэсэндээ надад ямар арга хамгийн нөлөөдөө санагдсан бэ гэхээр одоо кино үзэх, бичлэг үзэх, одоо YouTube үзэх энэ аргууд л хамгийн нөлөөсөн болов уу гэж боддог. Өөрийнхөө дуртай одоо дуучин бол тэр дуучныхаа ярилцлагыг очиж англи хэл дээр үздэг. Японы хэл дээр бол одоо аниме үздэг ч юм уу. Тэр арга л хамгийн хурдан нөлөөдөө байсан юм шиг санагдав. За миний хувьд бол яг би өөрийгөө тухайн хэмжээгээр азтай хүн гэж боддог тий. Харцгуу бага насндаа Америкт ижтэйгээ очиод тэгээ 13 наснда 2 онд явж исэн. Тэгээд тухайн үед бол мэдээж эндгийнхаа 10 жилийн тухайн үед ч 10 жилтэй байсан болохоор 5 дугаар ангид төгсөөд тэнд очиод бол 8 дугаар ангиас эхэлж исэн Америкийн яг боловсролын явгаар бол тий. Тэгээд яг уу эхний 2 жилдээ бол яг бүрэн төгссөн англи хэлийг сурахад бол хэцүү байсан. Гэхдээ мэдээж сургуулийн боловсон системээр тухайн хэмжээгээр явж байсан учраас тэр бол нөлөөлсөн. Гэхдээ би өөртөө ингээ одоо эргээ бодглохлоор яг англи хэл сурахад юу нөлөөлсөн бэ гэхээр мэдээж эхлээд сонсголоо эхлээд задлах хэрэгтэй. Тэгэхээр юу хийж ийна гэхээр англи хэл дээр маш олон зүйл үздэг байсан те. Ер нь бол мөгийн юутай адилхан. Тэгээд яг ингээд яг товчлоод юу яах юм бол оновчлоод ярих юм бол яг Friends гэж шоу байгаа тийм найзууд гэхэд тухайн хэмжээгээр хүмүүс бас мэддэг дэлхийн хэмжээний шоу. Тухайн үед бол яг тэнхэн дэлгэрч ирсэн яг нөгөө бродкастер бол гардаг байсан тийм шоу байгаа. Тэрийг бол би яг амьдралдаа бүхэл бүтэн 10 сизон хичнээн 100 эпизод энэ тэрийг хэд дахин давтаж үзснээ бол яг тав алдсан байгаа. Гэхдээ ер нь бол яг миний англи хэл яг дүрм хэллэг бүх зүйлүүдээ сурахад тэр шоу маш их том нөлөө болж ирсэн миний хувьд л. Тийм нөө Friends гэхээр бас яг нөө Монголч гэсэн яг англи хэл зааж байгаа курсууд яг Friends-ийг бас санал болгодог юм байлаа. Тэгэхээр нөө Friends-ээр дамжуулаад айгүй хүмүүс яг ярианы хэллэгүүдийг сурдаг юм шиг санагдсан. Энгийн хэллэгүүд өдөр тутамдаа хэрэгэлдэг те англи хэлийг сурдаг юм шиг санагдсан. Тэгээд сая бас мөгийн маань
кино үзэх гээд хэлэхэд бас манай нэг найзын түүх санаанд орлоо л доо. Манай найз бас солонгос хэл ингээ айгүй сайн сурцсан байсан. Тэгээд би чи яаж солонгос хэл сурсан бэ гэсэн чи олон ангид кино үзсээр байгаа сурсан гэж хэлсэн. Тэгээ их мэтлэн хүмүүс нөгөө хүсэл эрмэлзэл байвал те зүгээр заавал нэг курсод очиж сурах эсвэл заавал тэр гадаад улсад очиж сурах шаардлагагүйгээр яг дуртай зүйлээ хийгээд те кино үзэх дуртай бол киногоо үзээд олон ангид киногоо дуу сонсгол дуугаа сонсонгоо хэлээ сурч тийм боломж бас байгаа хгүй тий. Яг гоо би нэмээд нэг юм хэлэхэд бол энэ дэр бас Friends гэдэг яг тухайн шоу болвол яг нэг тийм хараалын үг хэрэгэлдэг яг янз бүрийн контент ялангуяа одоогийн үед бол зөндөө байгаа шүү дээ тий. Яг хүн юу үзэж байгаасаа болоод бас тухайн хэмжээгээр тэр тухайн хэлийг яаж сурах нь бас нөлөөтэй байхгүй тий. Тэгэхээр одоо жишээлбэл зүгээр нэг юм music video юм уусвал жоохон тийм slang хэлтэй тийм шоу үзээд байх юм бол яг тэрүүгээр сурчих гэдэг одоо юу гэх юм гудамжны яриагаар гэх юм тий. Тэгэхээр яг бас ингээд граммарын хувьд дүрм хэллэг тэр болох нь яг ингээд зөв цэгцтэй. Тэгээ хараалын үг янз бүрийн юм байхгүй. Тэгээ бас тэр чинь уул нь бол хошин шагийн шоу шүү дээ тий. Тэгэхээр бас тэр нь ингээд амар зүгээс ингээд бас яриа хэлхий чинь анханасаа төлөвшүүлж байгаа байхгүй. Тэгээ тэр нь бас чухал гэж бодож байгаа юм шиг. Би тэгээд бас нөө Туркид их сургууль сурж байхдаа Японы бас нэг хальт сурсан. Тэгээ Японы үнэхээр бас айгу хэцүү хэл юм шиг санагдсан л да. Мөгийн хувьд одоо Японы сурах ямар байсан бэ? Яаж сурсан бэ? Японы үнэхээр хэцүү хэлүүд ордог. Тэгээд Японы уул нь бол 10 жилдээ сурж исэн. Гэхдээ анхны шатны. Тэгээд яг Японд очиод хэлний бэлтгэлд 1 жил бүтэн суугаад тэгээд Японы хэлийг сурж исэн. Би өөрөө бол англи хэлтэй харьцуулбал Япон тэр одоо соёл гэх юм уу те Япон кино тэр юм бас тийм сонирхолгүй байсан. Тэгээд хүчээр ингэж баг аниме үздэг. Хүчээр нөгөө одоо янз янзын кино ингээ үздэг хичээл хийж байгаа юм шиг. Тэр чинь бас хүний сонирхол байх хэрэгтэй юм байна. Тэгээсээ яг орхог хэлж байгаа шиг Friends те тэр шоу гоё учраас үзэгдэн штэ. Тэрнээс ч үнэхээр ингээ кино үзвэл англи хэл Японы сайж ингээл дургуй юм үзээд байвал угаасаа бүтэхгүй юм байлээ. Тэгээ Японд бол үнэхээр хэцүү байсан. Гэтэ яг тэр улсад нь очсон хэлний бэлтгэлтнээс суугаад яг л дөрмийн дагуу текстбукны дагуу багш нарынхаа заасны дагуу сурсан. Гэхдээ би тэнд 10 жил болсон ч гэсэн яг их сургуулаа төгсөөд ажил дээр орж ижлээ Японыг бол одоо л би сурж байгаа юм байна гэж анх мэдэрч ийсэн. Тэгээ ажил бол яг шууд ингээ хүнтэй харилцдаг. Тэр хүн би сурагч биш те өнөөдөр ажиллаа хийж байгаа учраас гадаад хүн байх нь хамаагүй. Тэр хүн надтай тэр юмны тухай ярмаар байгаа болохоос ш миний хэлний сайн муу юусаа хамаагүй. Тэгээл яг тэг амьдрал нэг нүур тулж харж хүн бас сайжирдаг юм билээ. Би бол за ийм олон жил сураад одоо миний Японы төвшин энэс цааш дээшлэхгүй юм байна гэж бодож ирсэн чинь ажил дээр гараад яг амин тулаад ирсэн чинь бас дээшлэх юм билээ. Тийм. Тэгэхээр би бол айгүй олон жил ингээл сураал одоо ч гэсэн сураал явж байгаа гэсэн. Сая тэгээ айгүй гоё бас их сургуулаа төгсчөөд ажилд орсон гэдээ ярьлаа шүү дээ тийм. Их сургуулаа төгсчөөд яаж ажилд орсон талаараа бас хуваалцж өгөөч. Би одоо жишээ нь их сургуулаа төгсчөөд дадлаг хийсэн газраа яг ингээ ажилд орё гэж төсөл гаргаад ажилд орж ирсэн гадаад байхдаа. Тэгээ яг нөгөө дадлаг бол мэдээж хэрэг өөргөө таниулах тийм боломж надад олгож ирсэн. Тэгээд намайг ингээд ажилд авсан менежертэй үнэхээр баярлж ирсэн. Яагаад гэвэл бас зөндөл ажил хайж байгаа тэр улсын хүмүүс байхад тэр дотроос ингээд нэг гадаад хүнийг ажилд авах гад тэр хүн сонгоцсон байж шүү дээ. Тийм болохоор яаж тэр одоо газар ажилд орох тийм боломж нь гарч ирсэн. Яаж өөргөө бас ингэж таниулсан, яаж өөргөө бэлтгэсэн талаараа яриач. За Японд ажил хайлт гэдэг энэ үйл явц нь өөрөө маш системтэй байдаг. Цаанаасаа их сургуулийн 3 дугаар курсээс ахуулаад ажлын одоо дараагийн ажлаа хайгаад эхэлдэг. Тэгээ энэ нь бас тийм их урт хугацааны процесс болдог. Тэгээд энэ 3 дугаар курсын оюутнуудад зориулсан тийм ивентүүд сургалтууд маш их явдаг. Тэгэхээр энд нь би бас яг дагаал цуг орсон. Яг үнийг хэлэхэд 2 дугаар курс, 3 дугаар курсын эхэндээ бол нэг өөртөө ихтгэлгүй байгаадсан. Би Японы одоо нийгэмд шууд гараад Япон хүмүүстэй зэрэгцээд ажиллана гэхээр жоохон өөртөө ихтгэлгүй. Тэгээ айл болох мастер, докторгээ сургуулаа хөөд юм уу да гэж бодож ирсэн. Тэгээ 3 дугаар курс болоод бид тийм
тийм Монгол оюутнуудын холбоо гэж байдаг Японд сурдаг. Өөрөө тэр холбооны гишүүн байсан. Тэгээд энэ Монгол оюутнуудаа зориулаад хэдүүлээ нэг юм багш олж ирээд зааж өгөө. Ингэж ажил хайд юм байх шүү гэд. Тэгээд тэрийг ийм бараг 7 хоног болохын семинар ингээд хийгээд. За заримдаа 10%, заримдаа 20%. Тэгээд тэрийг зохион байгуулж байгаа юм чи мэдээж хэрэг тэр юм ойлгоно, тэр багштайгаа ярина. Тэгээд рол плей хийдэг. Одоо интервью өдрөө авахаас ахуулаад бүгдийг зааж өгдөг байхгүй. Тэгээд тэр чинь ингээд би чинь нөгөө зохион байгуулагч юм чинь за би өнөөдөр интервью авдаг нь олъё гэдэг юм уу те. За би өнөөдөр тэр компанийн тэр төвшний одоо хүний рол тоглоё гэж явж байгаад энийг ч ойлгож ирсэн байхгүй. Тэгээ юм би бас цог бэлтгэдэг байгаа юм чинь за би бас 3 дахь курстэй энэ ажлын хайлт гэсэн процесс орж үзье яа. Тэгэл яг бүх юм процессор явна. Тэгээ олон газруудаар очиж уулзсан. Тэгээ Япон чинь тэр ярилцлаганд орохдоо үүдээр орж ирэхдээ яаж орж ирэх үү гэдгийг нь хүртэл заадаг. Заадаг буюу нэг стандарттай. Тэндээс нэг халиад байх тийм юм. Яг хөө би гоё онцлог те өөр байж болно л доо. Гэхдээ тэр магадлал нь бас буураад явна гэсэн. Хувцас нь бүгд адилхан. Эмэгтэйчүүд нэм хар өнгийн костюм бичагтай тэгээд юм шар өнгийн цувтай. Яг нэг хавар ихэлдэг байхгүй. Тэгээ бүр улаан өнгийн цув бийсас болно шүү дээ. Монгол зогоо тийм бүгд яг юм шар цув хар хувцастай. Тэгээ бүр тэр ингээд сетээр нь зардаг. Тэгээ яг тэр үеэр бүр баахан хар юм костюм бичагтай хүмүүс энд ингээл яваад байна. Дандаа ер нь ажлын хайлтын тэр нөгөө янз янзын семинарт орж байгаа хүмүүс. Тэгээ тэр хувцасаар төлөвлөж болох юм шиг байгаа зүйл ярьж байгаа тийм. Тэр бол яг нэг мэддэгддэг угаасаа яг нэг төрлийн нэг ямар үнэтэй бий жаагч штэ тэр чинь оюутнууд чинь нэг форум шиг юм шиг. Тэгээд хүмүүс нэг гутал нь өөртөл яг юм одоо өглөө аш маягийн тийм. Нэг өндөр өсгийтэй биш гэхдээ нэг жоох өсгийтэй ч гэдэг. Тэгээд тэр дунд нь ашгүй ороод явцсан юм а. Тэрэндээ би бас онцтой гэж боддог. Тэгээд ингээ яваад олон хүмүүстэй уулзаад усны эцтэй би өөрөө яг миний мэргэжил маань физикийн инженер. Гэхдээ миний анхны ажилд орсон юм хөрөнгө оруулалтын компанид орж ирсэн. Яа тэгэхээр би ч одоо мастер доктор явж иж яг физикч гэдэг юм болно шүү дээ. Тэрнээс өмнө нэг ажиллаад үзчихмээр байсан учраас яг физикээр биш өөр боломжтой бол гээд тэгээд тэр компанитай хид хид ярилцлага өгөөд шалгалт өгөөд тэгээ орчихсон. Системийн дагуу л явсан гэсэн. Тэгэхээр одоо гадаад хүн Япон хүнтэй ингээд бас өсөлтөд ажилд ингээд орсон байна шүү дээ. Тэгэхээр чиний одоо давуу тал чи яг тэр үед юу байсан бэ? Ярьцлаганд аягүй сайн өөргөө бэлдсэн юм байна тий. Өөр одоо ямар давуу тал байсан бэ? Тухайн би чинь компанитай анхны гадаад хүн байсан. Тэгээ би бас юм том компанид бол ороогүй. Тэндээ бол нэг жижиг дунд гэх юм аа 200 Японд бол жижигтэй орно л да 250 хүнтэй компанид орж ирсэн. Анхны гадаад хүн байсан. Тэгээд намайг их тийм онцлогоор бас харсан юм шиг байгаа. Яг нэгдүгээрт өөртөө жоо итгэлтэй байсан юм байна. Энэ маань бол яг хөө зүгээр миний төрөлхийн зан чанар. Хичнээн Япон хэлээр сайн ярих чадахгүй, тэр үуч гэсэн сайн ярьж чадахгүй байгаа шүү дээ. Гэхдээ нэг өөртөө итгэл нь бол мэдэгдсэн байгаа. Нөгөөх маань англи хэл гэсэн. Япончууд бол яалтчгүй англи хэл бол бас тийм сайн юм дунджаараа бол тэгэхээр гадаадд сурсан хүмүүс нь англи хэлтэй болохоос яг нөгөө системээр англи хэл сурсан хүмүүс одоо сайн биш байдаг байхгүй. Тэгэхээр би нөгөө англи хэлтэй гээд явахаар чинь тэр хүмүүс амар том чухал онцлог чадвар болж чадсан юм байна. Давуу тал нь яг тэндээ гарч ирсэн байж тээ. Сонирхолтой. Тийм. Манай орхон маань болохоор Америкаас буцаж ирчээд тэгээд Монголдо International Sauce-д ажиллаж агаад тэгээд International Sauce-ийн Филиппин дэх салбарт нь тий ямар томилтой гадаад томилтоор явж ирсэн байгаа тий. Тэгэхээр нөө энэ би бас юугийг гэдэг нэг гэвэл Монголд ингээд ажиллаж байгаа бас залуучууд маань олон улсын бас байгууллага байна уу эсвэл гадаад компаниудтай харилцдаг ийм компаниудад ажилладаг байна уу тий. Манай нэмэр шиг тэгээ гадаадд бас ингээд томилтоор ажиллах юм боломжууд бас гардаг. Тэгээд орхон маань бас өөрөө сурчлагаас хуваалцсан. Яаж Филиппин руу томилт аваад ингээд явсан. Тэгээд дээрэс нь яг ковидын үеэр таарсан байлаа шүү дээ. Айгуу тийм сорилттой челленжинг яг үед тий. Явсан болж таарч байгаа. Яг оо эхэндээ бол би яг Монголд 13 оны сүүлээр ирсэн байгаа. Тэгээд би ер нь 14 онд яг International Sauce гэдэг юм байгууллагын хамт олонтой танилцаад яг тухайн дээр зөв тохиолдлоор танилцаад тэгээд надад ажлын санал тавиад
бийж тухайн үед бол дөнгөж ирсэн бас яг Монголдооч бараг буцаад хөлөө болж чадаагүй чинь бас Америкт 11 жилийн хугацаанд байхдаа дунд нь ерөөсөө ирж байгаагүй болохоор те. Ер нь бол дөнгөж ингээд хөлөө олж исэн үе гэсэн үг те. Тэгээд тухайн үед чинь 20 хиттэй байсан дээ залуу 20 хэд те. Бас залуугаараа байсан амьдралын туршлага дутуу тухайн хэмжээний. Тэгээд International Sauce байгууллагт яг орохоор болоод ажиллаа энэ тийм Монгол дахь салбараасаа гараагаа эхлээд тэгээ ер нь бол 5 жилийн турш бол маш их эхний 5 жилдээ мэдээж анхны одоо корпорат ажил гэдгээрээ те нэлээд туршлага хоригдлох цаг хугацаа орсон байгаа. Бас тухайн хэмжээний хүмүүсээс суралцах болон яг мэржлийнхаа дагуу яг ямар үүрэг гүйцэтгэх ёстой юм бэ гэдэг те. Тэгээ мэржлийн дагуу гэхлээр бас нэг хүмүүс ойлгохгүйж магадгүй тэр нь бол миний бизнес үйлчлэл гэхлээр ер нь бол их хвчлэн харилцаан дээр тогтолдог байгаа. Мэдээж нөгөө бичиг заасны ажил нь бол гэрээ менежмент те тиймэрхүү зүйлүүд бий. Гэхдээ ерөнхийдөө их хвчлэн харилцаан дээр тогтолдог. Тэгээд эндээ 5 жил ажиллаж байгаад яг тухайн үед би бол тэр боломжоо өөрөө гаргасан гэж хардаг. Яг компани дотроо 2 жилийн өмнөөс нь одоо томилогдохоос өмнө гэсэн үг шүү дээ. 2 жилийн өмнөөс ингээл ер нь бас ингээл яг дээдлийн менежертай хэлээл, бүсийн менежертай хэлээл зав надад ийм сонирхол байна. Ер нь бол гадаадд явж тамилтаар ажиллах тийм хүсэлтэй байгаа. Ажлын талбар дээр тухайн хэмжээний бүс дундаа бас тухайн хэмжээний амжилтанд хүрсэн одоо компани дотоод нөгөө шагнал юу гэдгийг тийм хүртчихсэн учраас тэр өөрийгөө бас ингээд юу яаж штэ позишн бас тавьж штэ бас биелүүлэх гэдэг штэ тий. Ер нь бол тэрнээр нэлээд бас төлхөөч рүү ажилласан байгаа сүүл рүүгээ. Тэгээд яг 19 онд би яг нөгөө тамилтаа авах болоод яг манай менежер тухайн бүсийн general management миний одоо директор портлайн хийсэн гэх юм уу тий. Тэгээд тэр мань яг юм санал тавьчихсан. Тэгээ би бол ер нь тухайн үед хаашаа ч юм уу Африкаас биш хаашаа ч юм уу ягсэн тийм л зорилготой байсан. Мэдээж нөө International Sauce олон улсын байгууллага учраас юм 92 онд ингээ үйл ажиллагаатай офстэй ер нь хаашаа томилох боломжтой цаг хүрээний илүү байсан. Яг тухайн үед гарсан боломж нь бол Филиппин улсын яг International Sauce-ийн тэндх брэнд салбарын бизнес үйлчлэлийн менежер хэрэг болоод тэгээд надад санал тавиад би мэдээж тэр саналыг хүлээж исэн учраас тэгээд хүлээж аваад тэгээд явсан байгаа. Тэгээд тэр 19 он гэхлээр чи манайхан бүгдээ мэдж байгаа 19 оны сүүлээр 20 оны ихээр ковид маань ковид ингээд гараад яг тухайн тийм бэрхшээл байгаа л да мэдээж нэг ёсны миний одоо кейсэнд яг юм бол International Sauce дотроо салбар руу шилжиж байгаа томилтоор явж байгаа учраас ажлын хувьд бол адилхан. Гэхдээ очиж байгаа зах зээл, clientele base нь тэр тухайн орны culture те бүх зүйлүүд нь шал өөр байгаа шүү дээ те. Тэр нь бас нийцэж ажиллах нэгснээ бас нэлээд одоо өөр өнцгөөс харах, суулцах тэр боломжууд илэрч нэгдэж гисэн гэсэн. Гэхдээ ажлын хувьд бол ерөнхийдөө адилхан. Бас нэг тийм бүх юмыг шинээр анхлаас нь суралцаад байх шаардлагагүй тийм жил байсан. Тэгээ ковидыг бас яг гарах үед бол тэгэл дэлхийд даяар те одоо яг нэг гэрээс ажиллах гэдэг хувилбар руу орсон шүү дээ. Тэр нь яг нь сэтгэл зүйн хувьд бол бас нэлээд дасаагүй мэдээгүй тийм юм экспириенс хийж байгаагүй учраас тэг хинч юм бол байгаа. Тийм учраас нэлээд цохилт болж ирсэн. Байнга яг гэрээсээ ажиллах үед ч манай анхны охин маань гарцсан дөнгөж нэг хурцилсан жоохнороо ялхаараа тэр ингээл байнгын тим орчин гэрийнхээ орчинд ажиллаа шууд амжуулна гэх бас хэцүү. Яг сорилын араас бол нэлээд олон юм байсан л да сэтгэл зүйд нөлөөсөн. Их орноо санаж эхэлнэ. Яг үгүй тийм байл. Homesick болоо. Homesick болно. Хичнээн нөгөө гэр бүлтэйгээ одоо явсан байна шүү дээ Филиппин руу. Өгн гэр бүл нь хажууд нь байгаад идэг. Тэгтэл мэдээж хэрэг орноохон бол санжилтаа. Тухайн хэмжээр санаа найз нөхдийн хүрээ те бас тэр чин тухайн хэмжээний хүрээлээ санан хамаатан садан ах эгч дүүнэр те тэр болгоны яваа санаа шүү дээ тухайн хэмжээ. Яг нөгөө гэрээс ажиллана гэсэн тийм хөвөлбөрт амар юм нэлээ хэцүү хүнд тийм хязгаарлалтай орчинд орчихлоо бүр их санаад байгаа байхгүй тийм. Гэхдээ яг ингээ гадуур ажиллаа яг нэг гол ажиллаа биднес нэг харилцаан дээр тогтдог гэснээр те байнгын гадуур ингээл хүмүүстэй харилцаал ингээл митинг руу яваал те янз бүрийн ивентүүдэнд нь оролцоол ингээд явсан бол хайрцаггүй байгаагүй ч магадгүй яг ингээ 24/7 гэртээ байна гэдэг чинь бас чанга
тий. Хүн болгон тэрийг ковидын үеэр дэлхийн хаанч улс хамаагүй ямар ч улс орны хүмүүс хамаагүй тодорхой хэмжээр мэдэрсэн байгаа шүү дээ тэр зоолон л тий. Тэгэхээр миний хувьд бол нэг тийм special case гарцсан яах ч тий. Хэдэн жил Филиппинд 2 жил болсон. 2 жил ажилласан байна тий. 2 жил боллоо. Ер нь бол очоод эхний жилдээ яг нөгөө бас нөгөө тэн тухайн газар очсон газараа хөлөө болоод яг network ингээд дэлгэрч эхлээд тэгээд яг ер нь яг ингээд уучраа болоод зааш та одоо л жинхэнэ алж игнэ гэж тий. Тэгээд явж хахад ковид гараад ирчихсэн. Тэр бол хүн болгоно гинтэн шок байсан тий. Тэгээд ковидын үед бол бас 1 жил явсан гэсэн үг. Яг л 2 жил. Тийм ээ тий. Буцаж ирэх шалтгаан бас яг эндхийн нөгөө international салбар маань тухайн үеийнхаа нөгөө томоохон тендерт оролцож исэн. Ахаад одоо ретендерт оролцож исэн гэсэн. Тэгээд ер нь би өмнөх тендер дээр нь би яг оролцоод яг нөгөө тендер авахт нь бас нөлөө бүхий ажил гүйцэтгэж исэн болохоор тэрийг бодоод бас намайг буцаж ажилттай Монголын салбартаа буцаад ингээд мэдээж тамилтын юуг ин дэвшүүлээд альбан тушаалын дэвшүүлээд очиж байсан тийм санал ирсэн байхгүй. Тэгээд би тухайн чинь яг нөгөө 2 юу байсан боломж байсан тэндээ үлдэж болох. Тэндхийн general management бол чамайг үлдээмээр байна тий. Ингээд үргэлжлүүлээд ажиллах боломжтой гэсэн. Нөгөө талаас нөгөө бүсийн менежер маань Монгол руу ингээд хэрэг болж байна гэд альбан тушаал дэвшүүлээ гэдэг санал тавьсан. Гэхдээ ер нь бол хамгийн гол тэрэн дээр тэр 2 шийдвэрийн Монгол руугаа буцаж ирэх болсон шалтгаан нь бол ер нь их байна. Тий. Яг ч их орноос хавсан гэж шүү дээ. Тэгээ гадаадд ингээд мэдээж хэрэг томилгоо аваад ингээд гэр бүлээрээ явдаг бас залуучууд байдаг тий. Охин маань бас гэр бүлээрээ явсан байна. Гэр бүлээ ингээд хамтд нь аваад хүүхдтэй хамт ингээд их нэртэйгээ ингээд явхад бас гэр бүлийнхэн талаас гадаадд амьдрах ер нь ямар байд юм бол ямар санагдсан бэ? Сорилтууд хэцүү үе байсан уу? Эсвэл гоё байсан уу? Юу нь гоё байсан? Юу нь хэцүү байсан? Тэгээ хоёртай. Ер нь сэтгэл хөдлөлөөр мэдээж анхын одоо боломжоо сонсчод те. За тамилтаар явах боллоо шүү гэд яг тэр мэдээг анх их нэртэй хүргэж яхад бол мэдээж баярлалгүй байхаа те. Монголдо ингээд энийг сан те Монголдо байгаад тэгэхээр энэ одоо нийгмийн янз бүрийн асуудлаас болоод бүхэндээ бүгдээрээ стресстэй те. Яг ингээ гадаад руу явах томилт одоо ажил байна уу. За бусдын жишгээр ярих юм бол сурах ч хамаагүй. Ер нь гадаад руу ингээд хэлийн чандад гарах нь бол ер нь боломжийг санагддаг. Тухайн үеийн яг сэтгэл хөөрөл байдаг. Тэр хэмжээгээр байсан гэр бүлийн хувьд бүгдээрээ л тэгжүүлж авсан. Тэгээд очоод эхний жилдээ бол маш гоё байсан. Маш гоё байсан. Сайхан газар амьдарч ийн халуун оронд тий. Тийм шүү дээ. Долоо хүйтэн байхгүй, утаагаар байхгүй. Юуны хувьд бол төвчрийн хувьд бол байсан шүү. Филиппин яг Манила төв хот нь бол нэлээд төвжиртэй асрах хэдэн зуун мянган хүн амьдардаг тий. Сайн амьдардаг тий. Тэгэхээр ер нь бол трафик бол байсан гэхдээ Монголтой харьцуулшгүй гэх юм уу. Тэгээд тэрнээс гадна ер нь бол тэгээд эхний жилдээ тийм байсан ч гэсэн яг нэг ковид дээр чи хандлагыг нэр үдчихэж байгаа шүү дээ. Тэгээд манай хүний хувьд бол яг анх хүүхд төрүүлээд анх удаа ээж болж байгаа хүн хүүхдэнд дөнгөж 2 сартай байхад томилдгээ явуулчихж байгаа. Тэгээд хэрвээ Монголдо байсан бол би одоо ингэ гэж боддог. Монголдо байсан бол мэдээж одоо гэр бүлийнх нь яг ахын дүүс нь бүгдээрээ ойрхон байгаа тий. Спорт систем бүх юм байгаа шүү дээ тий. Тэгэхээр бас тэрийг арай гайгүй давж гарах байсан байж магадгүй. Тэнд гэвэл би ч н очингуудаа ажиллагээ явж. Мэдээж тухайн орондоо очиж тамилтаар очиж зорилготой очиж байгаа болохоор тэрийг хөөгөөд ингээд ер нь бол гэртээ яг үр дүнтэй өнгөрөх хугацаа бол маш бага байгаа байхгүй. Тэгэхээр миний өөрийн хувьд бол нэг тийм жоохон ганцаардсан тийм сэтгэлгүй тухайн үедээ байсан гэсэн. Гэхдээ л бас ингээд за миний нөхөр бас ингээд ажлын амжилт гаргаад очичлоо доо. Тэгэхээр би ингээд арын даах хэвээр доо тий. Спортлох хэвээр охиноо зүгсэх хэвээр гэдэг тий. Тэрэн дээр ингээд төлрөөд анхаарсан ч гэсэн яг дотроо хувь хүн нь бол нэг ганцаардчихсан. Тэрийг би надад сүүл хэлж байгаа байхгүй. Бас Монгол буцаж ирснийхаа дараа хэлсэн бол сүүл үедээ бол ерөөсөө хэлж байгаа юм шүү дээ. Би тухайн чинь тэрийг бодохч тийм завгүй яваад байгаа байхгүй. Тийм. Тэгээ бодохч тийм одоо эхнэр чинь бас чинь санааг зовооч нэгэд бас тийм бас амар хэлдэг шүү дээ. Магадaltaал юм байна л да тий. Тэгэл яг нөгөө ийшээ дэшээ орж гарах тэрэн дээр бол тэгэл халуун орон тэгэл эрүүл орчин гэж юм тэгэхээр тэрэндээ ингээл өөрөө өөртөө бас хуураад хэлээд байгаа байхгүй. Тэгээ гоё байна л хэлээ.
яг дотроо бол танаа ганцаарч ирсэн. Тийм ээ. Тэрийг өөрөө ч бараг сүйд ойлгосон баг. Тэр үедээ надад хэлсэн баг гэж бодож. Тэгэхээр эхнэр нь буцсанд бас л их баярлсан байж та. За Тийм, ашгүй тийм, нэг гэрлүүгээ их орнолуугаа буцах боллоо гэдэг бараг баярлсан. Нөгөө хоёр ингээд шийдвэр бас ингээд гарах хоёр опшн гарч ирсэн гэсэн шүү дээ. Тухайн шийдвэрийг чинь би ганцаараа гаргахгүй шүү дээ. Тэгж бас ярилцаж хэлцэж энэ бол хамтын гэр бүлийн шийдвэр байсан. Гадаад явсан хүмүүс ингээд буцаж ирэхээр нь зарим хүмүүс за энэ одоо яатсан бол та халагдаад ирсэн юм уу ч гэдэг юм уу эсвэл ямар нэгэн байдал дандаа л нэг юм сөрөг юмнууд л боддог байх л та тэр энэ баг л тэ нэг болж бүхгүй юм хийчихэл баг буцаж ирсэн тийм гоё газраас ирчлээ гэж бас хүмүүс боддог л байна л да. Тэгэхээр ингээд үнэхээр мэдээч хэрэг их орноо санаад буцаж ирэх тохиолдлууд байна. Миний хувьд болохоор би бас нөө Америкт ажиллаж байхдаа яг 2 жилийн гэрээ хийчээ гэрээ дуусахад намайг угаасаа за чи одоо угаасаа л ингээл гадаадад туршлага суух гэж ингэж гэрээ хийж энд ажилласан одоо над туршлагаа аваад Монголдо ажиллаа гэд би уг нь бас тэндээ үлдээ гэсэн хүсэл захиралтай бас хэлж ирсэн. За ингээд энэ бол болохгүй чи угаасаа гэрээний дагуу ингээд ажиллаж байгаа учраас одоо буцаа Монгол руугаа яваа гэд явуулж ирсэн. Мөгийн хувьд одоо айгуу гоё те бас ингээд сургуулаа төгсөөд ажилд ороод Японд те бас ингээд нэлээд туршлага суугаад тэг яагаад буцаж Монголд ирэх болсон бэ? Ямар нэгэн шалтгаан байна уу? За яагаад үлсэн? Энэ үнэнийг байсан. Би засах байсан. Сумын дууц юм аа. Тийм би чи Японд нийт яг 10 жил болсон байгаа байхгүй юу? 10 жилээ төгсөөл Япон руу сурахгаа явцсан. Тэгээ ер нь бол 20 нас бол тэр жигтэй Японд өнгөрсөн гэсэн үг. Тэгээд сургуулаа төгсчөөд ажиллаа. За бараг 5 жил бол ажилласан. За тэгээд ер нь сая бас сонсоод ирсэн чинь тэр ковид бас нөлөөлсөн байхыг үгүйсэхгүй юм байна. Яг ковидын 2 жил Япон харцангуй гайгүй байсан. Ер нь бас компани ажил руугаа яваад нэг тийж өөрсдийгөө карантин гайгүй байсан хэрнээ одоо тэнд нөгөө найз нөхдөдөө уулзч болохгүй тий Японд. Ер нь тэр юм хязгаарлагчаар ч хүн чинь бас ганцаардд юм шиг байгаа. Миний хувьд бол тэгээд ер нь нөгөө гэр орноо санаад идэг, их орноо санаад идэг хэрнээ тэнд ингээл байгаад байгаа шүү дээ. Тэндэл байвал ер нь аюу зөв шийдвэр. Тэгээд бараг Монгол руугаа буцчих юм бол бууж өгөхгүй байгаа ч юм шиг нэг хинч надад тгээ хэлсэн нэг тийм ойлголттой л ер нь байгаас байсан юм билээ багасаа. Тэгээд ер нь явж байгангууд ковид болоод хүн чинь нэг цаг хугацаа гараад хүний амьдрал чинь юу нь чухал юм бэ те би яг яагаад өөртөө ийм сонин одоо хинч хэлээгүй юм стандарт тавьчаа тэрэндээ итгэцсэн зовцсон ингээ зовоод хойноос нь хөөгөө явж байгаа юм болж идэв. Энэ бодлууд яг хүн нэг юм цаг хугацаатай болоод нөгөө нэг өдөр тутмын амьдралаасаа төр зүр ховцчохоор орж ирсэн юм болоо да. Тэгээ ковид үеэр нэлээд бодоод за ер нь би одоо Монголд л очимоор байна. Гэрийнхэнтэйгээ цуг баймаар байна. Тэгээд их ондоо баймаар байна. За өөр бусад тийм надад тийм шалтгаан хэрэгтэй болоодсан баггүй урд нь бол тэгэл гоё компанид орцсон ч юм уу тий тэр компанид дуудсан ч юм уу. За нэрээ удлаач үний сайхан залуу наваа ингээ хүлээж идэг ч юм уу. Тийм айгуу тэг товчгоо тодорхой юм шалтгаан байсан бол гоё явах гэдэг. Тэр шалтгаан нь ерөөсөө олдохгүй байгаадсан баггүй. Тэгж байгаа л яг ковид дуусах төгсөн. Тэгээд би за зүгээр л хармаар ингээл тэгэл хүрээд ирсэн. Тэгээ тухайд маань найзууд айгу гайхаж байсан. Японд байсан найзууд маань бүр 10 жилээсээ найзууд байсан. Найзууд одоо хүртэл тэндээ амьдардаг. Тэр хэд ингээд чи ингээл явах гэж байгаа юм уу гэдэг. Ямар нэгэн болсон юм асуудал гарсан юм уу гэж амар санаа зовоол те. Тэгээ гүүгүү ер нь найз зүгээр хармаар нөө гэл. Тэгсэн чинь өөр гайхаад тэгээ бүгд дотроо хармаар байгаа сэтгэл байгаа те. Гэтэл хүн болгоо яг өөр өөрсдийн гэсэн нэг тийм өөртөө даалгавар онооцсон тэрнийхэн тухай явж байгаа шүү дээ. Тэнгүүд ингээд хоёр сургуулаа төгсөөд явбал угаасаа явдаг штэ. Тэгээд нэлийн ажилласан ажилдаа бүр одоо тасцсан тэгээд асуудалгүй цаашааш тийм одоо альбом тушаал авах боломжтой үед ингээд хаяал явж байгаа юм шиг харагдсан л баг л та. Манай гэрийнхэн маань ч гэсэн аав ээж маань ч гэсэн бас өөрчлөгдсөн юм шиг ковидор. Тэрнээс өмнө бол ээдээ хичээд юм шүү. Тэгээд одоо сурсан сайн сурд юм шүү, ажилласан сайн ажилт юм шүү гэж мэддэг байсан хүмүүс чинь бас жоохон өөрчлөгдөөд ер нь ирүүл ирэхгүй юу дөө болоо. Бас гэрийнхээ сонссон байж шүү. Амар чухал байсан надад бол. Нэг ингээд тэр хоёрын олон юм ярьжаа дундуур нь хальт хэлэхэд yes. За харийгээл тэр бас айгуу чухал. Тэгвэл бас тийм шөөрөлдсөн юм шиг.
Монголд ирэх визээ авчиж байгаа байхгүй тэр. Яг тэр үгийг сонсчвол шууд явах гэдээсэн бэлт. Өөрөө бэлэн байсан байж. Тийм байсан. Тэгэхээр бас урт хугацаа ч гэсэндээ хүн чинь бас тэгэл хөрх юм ээ. Бас сэтгэлийн амт юм даа гэж дараа нь бодогдсон шүү дээ. Тэгэл хүрээд ирсэн. Тэг мэдээж яг нөгөө гэр бүлийн дэмжлэг аягүй чухал шүү дээ. Тэгээд бас нөгөө хүлээлт нь аягүй чухал. Хэрвээ аав ээж чинь нана байжээ гэсэн бол бараг л үлдчихээ үлдэх байсан байж тэг хүссэн үсээгөө те. Тэр чинь өөр шалгуур гараад ирсэн. Тийм ээ. Исгүй аюуш сонирхолтой бас түүх байна. Тэгээд хүн болгоо гадаад явчаад буцаж ирэхдээ заавал нэг ямар нэг хэрэг тарьчаад ч юм уу те эсвэл харалцаад нэг ирдгүү те өөрөөсөө хүслээрээ эх орноо санаад те тэгээд ирдэм байна гэдэг гоё жишээнүүд бас гарч ирлээ. Яг бас бусад хүмүүсийн ингээд бас гадаадд ямар ч орнд байсан юм уу те Монгол хүмүүс гадаадд ер нь за ажиллаж байна уу ажилтаа те бас заримдаа бол ингээд үнэхээр хар ажил хийгээд те мөнгө хөрөнгөлүүлээд игээд ирэх тэрийг ингээд юм болох тийм зорилготой зөндөө хүмүүс явдаг шүү дээ. Суралцах гэж явж байгаа залуучууд байна те. Ер нь ямар нэгэн зорилго тавиад явдаг. Ямар ч хүн зүгээр шууд явъя гэдэг үү те. Зарим нь үнэхээр энтхийн одоо Монгол дахь нийгэмдээ бухимдаад болж бүтэхгүй болохоор явдаг. Ямар ч шалтгаантай байсан хамаагүй тэнд ямар нэгэнд очиж оронд очоод тухайн хэмжээний цаг өнгөрүүлэхэд ямар ч монгол хүн яг нутгаас авна гэх юм бэл. Ямар ч хэмжээр хамаагүй тийм шүү дээ. Тэр сэтгэлийн одоо яг юу ойлдож ингэж татаж авч явах уу эсвэл үнэхээр тийм туйлаа хүртлээ ингээд энэ байцсан буцаж дэш монгол руу буцахгүй гэсэн шийд зөмөрч байгаа тийм хүн болгоо өөртөө. Хинхэн л үргэлж байгаа юм да тийм. Ирмээр байсан ч зориг гаргаад ирсэхэд баг цуух юм. Би бас нэг жишээ ярихад одоо миний Америкт байхын бүр жоохон байхын үеэс хамт найзалсан нэг монгол найз байгаа байхгүй. Одоо л байдаг. Тэгэхээр одоо би чинь юу шээ 14 онд ирээд 11 жил боллоо 14 онд ирсэн гэж шүү дээ. Тэгэхээр манер бол яг нь надаас 2 жилийн дараа ирсэн. Тэгээд одоо бол байна. Тэгэхээр 20 хэд болчихсон байгаа. Тэгээд тийм тийхтлээ удцсан хүмүүс маань бол яг мэдээж тухайн газар тухайн хэмжээр хив арга олцсон байгаа тийм. Амьдралынхаа хүчийг болцсон байгаа. Тийхтэй энэ буцаж явах хичнээн санджсэн ч хамаагүй буцаж явах юм бүр айц үлдсэн байт юм шиг л. Би бол тэгж ажиллаад байгаа. Ингээ буцаж одоо би буцаад юу хийх юм? Нөгөө дэндүү холдоо дэндүү урт хугацаагаар холтчих лээ. Бас тийм. Тэгэхээр ингээд яг нөгөө танил тал юу үлээ, найз нөхөд юу үлээ ч гэдэг юм одоо очиод юу хийх вүлээ гэдэг. Тэгэхээр тэр нөгөө хүсэлбэр бүр нөгөө айц болоод эсрэгээрээ явцдаг тийм ч юм. Тийм удацчихаар. Тийм шалтгаанууд үлдэх, тэндээ үлдэх бас шалтгаанууд байж чухал юм байна тий. Тэр санаж байгаа. Тийм мэдээж хэрэг санаж шүү тий. Өөрөө ч хэлдэг төгөөс тий. Найз байна л тий. За тэгээд одоо ингээ гадаадд бас ингээ гоё туршлага суугаад тэрний гол бас нөлөө нь бас мөгийн хувьд жишээ нь Япон компанид орох гол шалгуур нь бас чиний давуу тал чи англи хэл мэддэг байсан байна тий. Орны маань хувьд болохоор өөрөө бас ажил дээр өөргөө сайн ажиллаад үнэлүүлээд шагнал аваад тий. Тэгээд бас өөрөө хүсэлтээ гаргаад тэгээд Филиппинд бас явсан гэж байна. Тэгэхээр ингээд хэл бол үнэхээр тий чухал бас нэг фактор байсан байна шүү дээ тий энэ карьер нэг хэсэг байсан байна. За тэгээд дээрэс нь бас нэг карьер төлөвлөлт гэдэг бас нэг юм явсан байна шүү дээ. Мөгийн 3 дугаар курсээсээ тий ярилцлагын талаар бэлдсэн. Тэгэхээр одоо залуучуудаа зориулаад карьер тал дээр нь хэл сурах тал дээр нь та хоёр маань ямар зөвлөгөө өгмөр юм? Тийм хэл одоо бас харьцангуй хэл чинь юм одоо хэрэглээд юм шиг тийм хэрэгсэл их юм уу тийм заавал байх ёстой юм болчихлоо л гэж би бол хараад байгаа. Тэгээд ер нь гадуур хараад байхад ч гэсэн заавал гадаадд явсан биш. Монголдоо сураад Монголдоо их сургууль төгсөж орж ирээд ингээд англиар ярьж байгаа хүмүүс байгаа. Үнэхээр манд. Би бол тийм хэмжээнд англи хэлийг Монголд бол сурж байгаагүй. Японд очиж ийж тэндээ бас англи хэлийг сурж ийж гайгүй болсон болохоос
анх одоо 10 жилээ төгсөөд ийм англи төвшөнд байгаагүй. Тэгэхээр энэ чинь нөгөө жоохон хуучны юм шиг ярих гэдэг л та. Манай үеийн ингээд болохоор интернет, YouTube тэ энэ мэдээлэл бүх юм англи хэл дээр ямар ч хэл дээр бүх юм бэлэн байгаа энэ орчинд өсч торинж байгаа хүмүүс шал өөр л байна л да. Би тийм болохоор суурь нь бол миний үеийн 10 жилийн суурьсаас хамаагүй өндөр болсон гэж харж байгаа. Яг тэрнээс илүү яаж дээшлүүлэх вэ те? Яаж бүр ажил дээр энэ хилээ одоо хэрэгжилж болох вэ гэдэг юм бол ялч үндэс суурьтай тэр мэдээллийг тэр хил дээр нь сайн судлах хэрэгтэй болов. За эхлээд гоё YouTube үзээ, кино үзээ, тэр нь англи гайгүй болчлоо. Ажил дээр сурах гэх юм бол ямар ч хэлээр ажил хийдин те. Тэрнийхэн тухай мэдээллийг жоохон хуучны арга үйлж магадгүй ч гэсэнтэй хүчээр заавал англи хэл дээр үздэг ч юм уу. Японы хэлээр сонирхож байгаа бол Японы хэл дээр үзэх ч юм уу. Яг хэрэглэх гээд байна. Тэгээд тэр өөрийнхөө сонирхолтой ажилдаг тэр салбарын юмыг тэр хэл дээр нь англи хэл дээр нь хүн ингээ үзээд ахаар бас тарих ингээ задраад ах шиг санагддаг. Зөвхөн хэлхээсээ илүү юмыг нэг дахиж энэ хичээж иж юм уншиж ойлгоод байна гэхээр тэр ойлгож байгаа юмаа ч гэсэн илүү сайн өөрийн болгож аваад ах шиг байгаа. Тэгээд надад бол би өөрөө тиймэрхүү арга хэрэгэлдэг учраас аль болох англи хэл дээр юмнууд унших гэж оролддог. За Монголын зах зээлтэй холбоотой юмыг бол монгол хэл дээр нь уншин. Бас англи хэл дээр нь бичсэн юмнууд уншихаа бас их сонирхолтой. Тийм шүү дээ. Тийм нөгөө талаас нь уншлаа тийм өөр утга нь гарч ирдэг тийм арай өөр уншихс. Тийм л энэ да. Орхны хувьд. Тийм бас мөгийн маань хэлсэн яг зөвлөлтөө ер нь бол одоогийн хувьд ялангуяа одоогийн үед их сургуульч сурах боломжтой одоо үе таалах бол зөндөө болчих тийм. Энэ дээр яг хувь хүн бол яг миний хувьд бол ингэж л хувь хүн ингээд яг хичээх юм бол тийм. Би нэг хуучны хэлтгэр эзэн хичээл заяа хичээнэ. Тийм юм хэлмээр байна. Гэхдээ ерөнхийдөө тэр вариантанд яг яг хэлэхэд бол тийм. Хүн яг ингээд өөрөө зорилгоо зөв тавиад тэрэндээ хүрэх гэж яг нэг өөртөө ингээд хатуудыг илэн бараг тавиад тийм. Тэр зорилготой хүрэхийн тулд яг хичээгээд гэхдээ тэрийг жоохон системтэй явах юм бол тийм. Гэхдээ нэг амар холын алсын нэг зорилго тавьчихдаг тэгэл тэрийг яг явах замнал юугаа ерөөсөө бодохгүйгээр ямар систем за энийг ингэчүүл ингэх бах таа гэд тийм. Бас нэг жоохон тийм ирээдүйдээ найдсан юм шиг тэгж яваад байдаг санагдаад байдаг. Тэгэхээр яг үнэхээр ингээд за гадаадад очиж сурья. Очиж ажиллая тий. Ер нь ингээд олон улсын хүн болёо гэж ингээд тийм зорилго тавьсан бол тэр хүртлээ яг бодит бос үе шаттай тийм зорилго тавих хэрэгтэй гэж байна. Нэг үйл гаргаж байгаа хэрэгтэй тий. Тэр нь яах ч аргагүй үнэхээр дэлхийн хүн болёо гэж байгаа бол хэл бол маш чухал. Тэрэндээ зөвхөн англи гэдэг байгаа маш гэхдээ ер нь хинч дэлхийн хаана одоо өөр орны хүнээс асуух юм бол дэлхийн номер 1 хэлтэй хэрэгтэй хэл чи юу вэ гэх юм бол англи гэнэ шүү дээ. Угаасаа дэлхийн баг хоёр тий хин ямар ч хүний хоёр дахь англи нь байх ёстой болцсон баг одоо нэг бичигдээгүй хууль гэдэг шүү дээ. Тийм болцсон учраас ядаж тэгээ англи хэл чинь яг үнэндээ нэг тийм хүчгүй бусад хэлүүдэд харьцуулахад шүү. Амар тийм хэцүү хэл биш байхгүй тий. Гэхдээ бас ингээд гайгүй яг системзээ сурчих юм бол богино хугацаанд сураад эзэмшээд тэгээ шууд эзэмшээд бүрэн сурчаад 100% сурчаад ажлын талбар дээр гарч байгаа гэж байгаа биш шүү дээ. Тийм шүү дээ. Тухайн хэмжээнд сурчаад ажлын талбар дээрээ бүр сайжруулах юм боломж байдаг байхгүй тий. Тэгээ ер нь эхлэлийн тавих юм маш чухал. Тэрийг зөв тавих юм маш чухал гэж байна. Хэл бол яах шарахгүй сурах хэрэгтэй. За англи хэл сурж байгаа бол бас ингэ нөгөө шиг 2 дахь 3 дахь 4 дахь хэл ингэ явж штэ тий. Тэгэхээр ингээд олон хэл мэдэх тусмаа бүгд дэлхийн хүн болоход бүр илүү л давуу тал болно гэсэн. Тэ? Японд ажиллаж байгаа монгол хүн англиар ярьдаг, япон хэлийг бас сурцсан. Тийм хүмүүс ингээд бусад японочдоос илүү сонголтоо шигрээд гараад ирж монгол хүн шүү дээ, тэ? Эдийн жишээ нь. Тэр яг Монголоос бол харьцангуй өмнөхөө бодоход тухайн одоо өмнөх хэдэн 10 жилээ бодоход бол тэ одоо бол нэлийн тийм боломжууд нь хангалттай үүссэн гэж гадагшаа гарах боломжууд үүссэн гэж бодож байна. Одоо л яг хувийн л зүтгэл байх та. Тэгжлээд чи багцлаад хэлээ. За залуучуудаа гоё зөвлөгөөнүүд өгсөн гоё сонирхолтой яриа өрнүүлсэн мөнх цэцэг орхон баяртаа баярлаа. Хүрэлцэн ирсэнд баярлаа. Тэгээд идэвхтэй сонсож манай подкастыг үзсэн бүх үзэгчдээ мөн баярлаа.
За баярлалаа. Баярлалаа. Цагийн ямар ч баримжаа байсан.